Хэрхэн үзэгчтэй манай шийдвэр ажиллагаар үргэлжилж байна. За бид нар бол яг одоо их гайхалтай гоё газар ирсэн байна. Энэ бол цагдаагийн сүлжүүлэг. Сүлжүүлэг гэдэг бол ер нь бол хүн амынхаа одоо эрүүл энхийн төлөө, аюулгүй байдлын төлөө 365 хоног 7 өдөр 24 цагийн турш хэн зогсдог вэ? Энд бол дандаа хүчний байгууллага юм байж идэг. Ер нь бол тийм учраас өнөөдөр бид нар цагдаагийн сүлжүүлэгээр ирсэн байна. За манай шийдвэр ажиллагааны хараа хайрцаг битэр одоо ингээ аялаа яваад байгаа. За энэ дотор бол ингээд суглаагаа хийчин. За тэгээд хэрвээ та азтан ялагч болох юм бол хосороо Бээжин хөхөд утаа гүмбэд аялах хэрэг бичгээр ингээд сагнагдах юм байгаамаа. За тэгээд ер нь цагдаагийн байгууллагын гэдэг бол хамгийн гялтгай гуталтай хүмүүс байдаг. Энийг бол та бүхэн мэдчихэ. Дандаа л ер нь гадуур зэргүүлийн цагдаач гэсэн энд байж байгаа мөрдөн байцаагч гэсэн ер нь бүгдээ л хамгийн гоё гялгаар галтгасан гуталтай юм залуучууд байдаг. Тийм учраас бид нар бас энэ залуучуудаа гарын бэлэг гардуулъя, энэ залуучуудыг тэмцээн зохион байгуулалт хэлсэн. За ингээд хамтдаа бүгдээрээ тун утгахгүй сүлж чуулгын уран бүтээлчд маань яаж оролцох гэдгийг хамтдаа бүгд харцгаая. Баярлалаа. За хэрхэн үзэгчтэй манай шийдвэр ажиллагаа үргэлжилж байна. За яг одоо бол манай цагдаагийн сүлж чуулгын ослуучин Дахамбаттай уулзаад байна. За яаж ажлын амжилт. За тэгээд би ч юм дөрмөг танилцуулъя. За ингээд энийг барьж хагаад ингээд тойроод 8 удаа иргэн. Тэгээ би найз чамд бөмбөг өгөн чи тэнд байгаа одоо гутлыг хамгийн урдан галтлах нь шидэн. Тэгээл одоо шидж болно, өнгөрүүлж болно. За тэгэл хамгийн олон унгаас нь энэ үзийг ялагч болно. За амжилт хүсье. За эхлэе. За эхлэе. Манай дарахаас нэлээ өндөр хүндээ хэцүү дээ. За яг. За. За хийж гараа. 1 2 3 4 5 6 7 8 9. Энэ бол рекорд байсан. Манай Монгол уран хамтлагаар одоо 2 дахь сэдвийн уран бүтээлийн ажилд орсон байна. За. Ажил ихтэй л байна да ер нь. Ирэх сая бол Монгол дэвш телевизээр гарсан нөгөө Авиас Монголын тэмцээнд Монгол онгод хамтлаг маань бас маш амжилттай оролцсон юм хамтлагийн гишүүн хүн зогсож байна. Тэгээд одоо ингээд найзтаа би амжилт хүсье. За ингээд тэмцээний дөрмийг бол сая ойлгосон харсан тийм үү? За 8 эргээд тэрийг шийд. За амжилт хүсье. Чам ялах боломж байгаа. За. Саваа тагсан чинь. За ингээд 3 хэд үү? За 4-ийг унгаасан бай. Баяр хүргэе. За дараагийн уран бүтээлч чигээрээ. За. Хамаа дурчнаас амар бол. За. Ажил төрсөн. За, уран бүтээл өндөр байна. За, сайхан нэг Оросд дуур дуулаад ирсэн гэсэн. Хэр ус дуур сайхан басна. Амжилт. За, ингээд би бас бүдүүн цууг явах амжилт. Амраг нант би барддаг юм л да. За, ингээд найз амжилт хүсье. Чамд ялах боломж байгаа. За. Амраа сая дээрээ. Яста гоё шийдсэн. За, ямар ч нэгийг жонсонгүй. Одоогийн байдлаар Дахамбатрын рекорд 9-тэй явж байна. За. Болгоомоос. За. За. Уран бүтээл өндөр. Өндөр. Бэлэг цалтаар. Аль дээр иш. Аль дээр их үү те? За. За ингээд дөрмөг ойлгож байгаа те. Тэгээд одоо тэнд байгаа хамгийн олон юм гаргав. Чи 10-ыг л унгааж ялагч болно. Сая дарахаа хэсэг унгацсан. За амжилт хүсье. За. За. 10-ыг шинийг шин. Амар бол Долгормоо 2 маш адилхан байлаа. Аль нь нэгийг ч унгааж чадсангүй. Харин Дарханбаатар бол 9-ийг унгаасан, манай хүн 4-ийг унгаасан. За иймэрхүү байдалтайгаар ингээд тэмцээн өргөжлөө. За ингээд Дарханбаатараа өрж байна. За тэгээд энэ бас их мэдрэмжтэй мундаг шийдсэн тэмцээнийг ялгч байж болж чадлаа. Энэ дотор бол та бол ямар ч гуталтай байж болно. Таны гутлыг иж бүрэн зэвэрлэх бүх төрлийн бүтээгдэхүүн байгаа. Ялангуяа энэ бол нэмэлт бүтээгдэхүүн. Энэ бол нөгөө нэг хүн өвлийн гутлаа ингээд одоо сабаглаа боодолт ингээд цааш нь ингээд өвөл хадгалдаг шүү дээ. 100 гаргаж өмшөө. Өвлийн гутаа цааш нэгээд өвөл гаргаж өмсөн шүү дээ. За тэгээд зуны гутлаа бас өвлөн жингөө хадгалж матгалж тэр үед ингээд нөгөө нэг чигний өнөр мөн гутал орч тийм ээ хадгалах өнөр. Тэгэхээр энэ бол гутлын ресторан гэж байгаа юм. Энийг хэрэглээрээ за ингээд илгэн гутлах байгаа, наад гутлах чинь бүх төрлийн бүтээгдэхүүн дотор байж байгаа. Энээс амжилт хүсье. За. За тэгээд сая тэмцээнээс оролцсон найзуудтай амжилт хүсье. Тэгээд одоо бас гарын бэлэг гардуулъя гэж бодож байна. За ингээд манай шийдвэр ажиллагаа бол яг одоо цагдаагийн сүлж чуулгаас үргэлжилж байна. Эндээс маш олон сайхан уран бүтээлч төрөн гарч олон гоё уран бүтээлүүдийг бас ард түмэнд өргөсөн. За ингээд тун удахгүй би танаа офс төр хүлцээ очих болно.